Эмнэлгийн хашаагаар орж гарч байгаа хүмүүс хар хорин наран тул захаар хэсч памперс үлгий хайгаагүй. Тэд эмнэлэг твцэн эхнэрээ охиноо шинээр мэндэлсэн инхрийн өрөө харах гэж бас эргэх гэж очтгоо. Гэтэл 2 дугаар төрхийнх нь тэднэр бизнес хийдэг болоод байна. Машинтай нэг нь 2 дугаар төрхийн хашаагаар машиныхаа хамрыг цухуулгасан л бол тэднээс төлбөр нэгдэг болжээ. Улсын эмнэлгөө жижигхэн зүйлээр бизнес хийдэг болоод удаж байна. Тухайлхан бол 2 дугаар төрхөл гэхэд өнгөрсөн оноос хойш өдийг хүртэл бол энэ хашаагаар орж гарсан машин бүрээс 200 төгрөг татдаг болсон байна. За өдөрт бол санхүүжийнх нь хэлж байгаагаар бол ойролцоогоор 50000 төгрөгийн орлого ордгоо гэж байгаа юм. За зарим жолооч нарын хувьд, зарим аавуудын хувьд бол ийшээ орж гарах болгонд 200 төгрөг төлөөд авах дэмий байна гэж байгаа бол зарим нь үнэхээр миний хүүхдийг эрүүл саруул ингээ гаргаад өчгсөн учраас нэг хэрүүл шууган үүсгээд явах бай 200 төгрөгийг өхөөсөөр арга алгаа гэдэг ийм л тайлбарыг хэлж байна. Хөнгө авч гинэ. 200 төгрөг л авч ирсэн шүү дээ. Асалбар нь одоо энд байжлаа. Тэ. Уг нь хураах ёсгүй үстэй. Энд чинь орж гарч хүн үйлчлүүлж байгаа яаруу сандруу хүмүүс очиж байгаа юм чинь орох гарах доолнд мөнгө аваад байл бас хэцүү шүү дээ. Ер нь мөнгө төгрөг орох хөл нь буруу л ашиглаж шүү дээ. Асалбар өгч гинэ. Нөгөөдгөө нэг жижиг цаас л байт. Улсын өмчийг ашиглаж байгаа хэрнээ улсын эмнэлгийнхэн яагаад энэ мэт жижигхэн бизнес хийгээд байгаа нь тодорхойгүй байгаамаа. Эмнэлгийн санхүүгийн албаны даргын хэлж байгаагаар бол 2 дугаар төрхийн дэргэд 45 дугаар сургууль байрладаг. За энэ сургуульд хүүхдээ хүргэж өгөхөөр ирсэн аав ээжүүд машинаа эмнэлгийн хашаа руу оруулчихдаг гэж байна. Тиймээс түргэний тэрэгч багтах зайгүй болчихдог учраас төлбөр авахаас өөр аргагүй болсон гэдэг ойлгомжгүй хариулт хэлж байх юмаа. Өөрөөр хэлбэл эмнэлгийн харуул хамгаалалтын алба ажлаа хийхгүй хийж чадахгүй байгаа учраас иргэдээс мөнгө татаж байхаар болсон байна. Одоо яг энэ сургууль ингээд ороод эхэлсэн үед ч юм уу иймэрхүү ачаал ихтэй үед бол ерөнхийдөө 200 төгрөг авдаг байхгүй. Тэгэхээр хүмүүс ч нөгөө мөнгө өгөхийн тулд одоо энэ гадаа ингэж хүн заман дээр чи янз бүрийн ингээ машина тавиад хүүхдүүдэд авч зүгөөд ингээд явдаг байхгүй юу. Тэгэхээр энэ хойд зам л нэг басандаа одоо бөглөрөө багтаа аль болох нөгөө талбайгаа чөлөөлөх зорилгоор л ерөнхийдөө авч байгаа юм л да. Энэ чинь он гараад төрүүжлээс л авч байгаа 100 болохоор энэ чинь болчихдээ шүү дээ. Өдрийн орлогоо маргааш нь банкнд тушаадаг гэж байгаа ч баримтаа харуулахаас татгалзаж байна. Үнэхээр төрийн санд байршуулдаг хэсэг нь тодорхойгүй байгаамаа. За энэ мэтээр өвдөж зовсон, шаналсан, шинээр мэндэлсэн хүүхдээ хараад баярлаж байгаа хүмүүсээр эмнэлгийнхэн бизнес хийдгээ хизээ зогсоох вэ? Иргэд хувийн байгууллагаар үйлчлүүлээд гарахдаа зогсоолын мөнгө гэж төлөвлөл гайхах юм алга. Гэтэл эмнэлгээр ороход хальсан улвч 200 төгрөгөөр худалдаж авна. Бас эмнэлэгт байхгүй эм тариа олох үүрэг хүлээн. Мөн улсын эмнэлгийн хашаанд машина байрлуулахад 200 төгрөг төлнө. Үнэгүй эмч гэж алга болжтэй. Батцэг ласарнаар шууд мэдээллээ.